Сайн наахтай хүмүүс. За энэ удаагийн болгоороо за яахын талаар байгаа. Ганц шинийн Батцай гэдэг ах маань болохоор одоо бүгд найрамдах хэрэг давтуулсан эмнэлэгт цусны хойд авдартай гэж онцлогдоод одоохондоо тэр эмнэлэгт хэвтэж байгаа. За тэгээд Сэв Заяа гэсэн нөгөө нэг давалгаанд болохоор хандын үйл ажиллагааг явуулж байгаа. Хандын үйл ажиллагаанд болохоор бид Синартын гэсэн бас өөртөө олдсож байгаа. Одоо бид нар одоо ингээд том одохгүй ингээд гараад заяагийнхаа одоо ингээд хандын хайцаг аялуулах чигээр тэрнээс өмнө бид нар одоо ингээд камер авах гэж цуглуулсан мөнгө энд байна. Тэгээд багнаас лөө амнаас одоо тий эрүүл мэндийн үнэтэйг бид нар мэддэг учраас одоо ингээд өөрсдөө цуглуулсан мөнгөийг заяахтаа ингээд бэлтгэж байна. Энэ хандын айлыг маш ингээд түрүү шуурхай өөрсдийнхөө сэтгэлийн нэмээрээ ингээд 100 дахгүй 1000 дахгүй энэ бол хүн ингээд хэдий ч нэ тус өгөн тэр тус нь бороо шиг хасгадаг. За ингээд постын дескрипшн хэсэг заяахынхаа ингээд одоо дансыг ингээд үлдээ чи. Тэгээд том хүмүүс маань одоо ингээд бас яг хандгаар үнэтэй тэгээд биднээс дүү бол манай үеийн найз нөхөд эсвэл дүүнер маань хэрвээ заяа хахад маань хандуулсан хадгалсан мөнгө өгөхийг хүсвэл манай Синарт кино академийн дугуйл ингээд байран дээр ирж өгч байгаа. За тэгээд манай заяахын хайрцагнууд бол энд байгаа. Гэтэ бид нар ингээд заяахынхаа тухай сонсчоод хайрцгийг аваад одоо ингээд зөх хэмжээний мөнгөнд дүн түрээд магадгүй хайрцагтаа батгаа болоод тэгэхээр бид нар буцаагаад өгнө гэж ярьдэн. Энэ хайрцгаа бариад хандынхаа энэ ингээд бас хамтаа оролцох байгаа. За галаа. Бай. Хараа цаарай. Өглөж хөөртөө олсон гэж. Хандаа цуглуулаа явж байна. Тэгэл дахиад би яа. Дахиад юм. Би өвгтөр бас ингээ барай авсан. Тэгээ өвдөж байгаа хүмүүс нь хагсан баг. Ингээ хоёр дахь удаага явж байна. Тэгэд энэ ингээ хайрцаг маань цохих ёсороо дүүрээд те хүмүүс ингээ скил ингээ халиа тасгараад ирэнгүүт нь бид нэр ингээ гэр бүлийнхэнд ингээ хүлээлгэж өгч байгаа. Альбан ёсоор тий. Зарим хүмүүс нь бас жоохон муу бодлоо те яг гэр бүлийнхэнд нь очт юм уу гүм үү гэлээ. Энэ бол яг цохих ёсороо очноо. Гэтэ манай хүмүүс бол хандвийн данс хандвандаа мөнгө өгж байгаа хийж байгаа. Хийж байгаа тийм маш баярлж байгаа. Мөнгө хийж байгаа хэрэг үзэж байгаа хүмүүс байвал ингээ мөнгө хийсэн баярлаа. За бид нар одоо яг хэлхийдээ аваад Аюу цастай байна жишээ. Цасан бударсан энэ орой бас тий заяахын маань энэ хандивын яцсан бас цас шиг адилхан ингээд олон олноороо бодрон орох болтой юм уу? Хоёр ингээд хандивын аянаа ингээд өргөжлүүлээд явж байна. Өргөө кино театрт ороод ирсэн байна. Хүмүүс бас ер нь хөвчлэн хүүхдүүд их сэтгэлээрээ мөнгө хийж байна. Том хүмүүс бол нэг үйл ажиллагааны шинжтэй ах шиг байна. Ялангуяа хөшөө хүмүүс бол бүр Гэхдээ яг сэтгэл гаргаж хандив өргөж байгаа хүмүүстээ баярлалаа гэж хэлээ. хүмүүс баярлаа. Ер нь бол бүтээрийн ажиллаар бол их хар бор ажил хийдэг те бидний бас нэг анхаарч хардаггүй хүмүүс их сэтгэлээрээ хийж 10-20 мянгаар хийсэн мөнгө нүндээ чухал биш л дээ. Гэтэ сэтгэл гаргаж байгааг нь харахад тэгж ажиллая. За одоо ингэ автобусны бодол дээр харьцаа. Тэгээ бас нэг зүйл дурдж хэлэхэд энийг үзэж байгаа бас сургуулийн ажилтнууд байвал манай Синарт киногтай ингээд хандивын аянгаа зарлаа. Тэгээд хандивын тоглолт гэж хийх байгаа. Сургуулийн урлаг заална бага ангийнхандаа ингээд үзэг хандивын тоглолтоор тоглож байгаа. Тэгээд холбоо барих хүмүүс нь пэйж хуудасаар мессеж хийгээд тэгээд дугаарлуу залгаад ярээрээ. За одоо ингээд өргөөгөөс гараад дээр хишиг төвийн урдуур явж байна. Гадаа бас нэлийн хүт тэгээд улаан цаа өмсөж байгаарэ. За тэр банкнд ороод төрийн банкнд ороод хэлээ. За ингээд сууж байгаа хүмүүсээс хандив ирээ. Ингээд
Синахтын мэдээ тэгээд фэйсбүүкээр ч гэсэн бодит байдал дээрээ ч гэсэн ингээл тий яагаад гадаа бас нэлээд хүүтэр байна. Би бол аим даарч гэтээ сэтгэл агаач зүгээрээ. Ихч ах нар маань ингээд сэтгэлээрээ тэгээд за тэгээд энийг одоо үзэж байгаа хүн байвал шеэрлээд save заяа гэж бичээрэй. Хэдэн ч удаа комент хийчих болно. Тэгээд зургийг хараад бас хандын дансаар хандив өргөн гэвэл ингээд данс руу бас мөнгө шилжүүлэх боломжтой. Тэгээд гэхдээ зарим хүмүүс нь бас ингээд блог хийж байгаа болохоор битээ буруугаар ойлгохоор яг өөртөө сурч ийн гэж бас нэг сайн юм хийгээр муу талаас нь хардаг хүмүүс байдаг да. Бас тэгэж битгий ойлгохоор битээ зүгээр ингээд сэтгэлээр хийж байгаа бусдыгаа урайлан дуудах ингээд зорилгоор ингээд хийж байгаа. Тэгээд Синат кино академи гэсэн бас нэр маань хамт явж байгаа. Тэр зүгээр л төлөөд энийг үзэж байгаа бас хандив өргөсөн хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээд өнөөдөр бид хоёр мөнгө хандуулсан хүмүүстээ маш их баярлалаа. За сайн бид нар гадаа гарлаа. Гадаа гараад юу гэдэг юм бол сайн сэтгэлтэй хүн байна, муу сэтгэлтэй хүн байна. Зүгээр хаад өнгөрдөг хүн байна. За тэгээд үүсэн хандив өгсөн хүмүүстээ баярлалаа. Маш их баярлалаа. Заяахыг аврахад төв нэмэр болж байгаа шүү. Тэгээд заяахтаа сонсч үгэлээ. Заяахаа битгий сэтгэлээр нараад ордын идгээрээ. Тэгээ амны бэлгээс ашигтын бэлэг гэдэг. Та эдгэр чадна хүн чинь бол сэтгэлийн амтнчтай гэж та одоо сэтгэлээрээ олон сэтгэлчин эдгэнэ гэж бодох юм бол та эдгэн. Ингээд сэтгэлээр битээ унаарай. Таны төлөө гэсэн сэтгэлтэй маш олон хүн байгаа. Тэгээ та эргээд хөл дээрээ босоод зөндөө олон зүйлийг хийж бүтээрэй гэж хүсэж байна. Дахиад хувь нэмэр оруулахыг гэвэл одоо постын сайн шеэрлээ тэгээд save заяа гэж бичээрэй. Хэдэн ч удаа комент бичиж аль сэтгэлээрээ шеэрлээрэй гэж хэлмээр. Дахиад хэрвээ хандив өгье гэх юм бол бас дасныхаа дугаараар ингээд өгч болно шүү. За мөн одоо манай дугаард хүүхэд одоо ирж суралцах юм бол сургалтынх нь одоо ингээд сургалтын төлбөрийн 20% нь манай заяахыг авахад зориулагдах байгаа. Тэгээд би саяхан шат гээд зөөр хэмжээний кино тоглосон. За тэр киноос хөршийн өршөлт өмсөн тухай одоо нийт тогтоомжтой кино. За тэгээд тэр кинонд тоглосон тодорхой хэмжээний орлогоосоо одоо сайн дураараа би хандлагаар басан. Тэгээд өгч явахдаа бас маш их баяртай байна. За тэгээд тэр танаас скриншот гэж авбанаа бол 3 секундын дээр тогтъё. За болсон. За тэгээд заяахтаа хандаж бүгдрөө. Заяахаа та чаднаа. Одоо гэрээ. Тэгээд Монголд гэж бид нар тосноо аа таныг. Заяахаа урдын дээрээ